Мөрөө. Би нэр шин дуу сурсан шүү дээ. Тийм үү? За сонсъё л доо. Сонсъё. 5 ТV-ийн хүүхдүүдийн зургийн хичээл орж байна. 6 настай хүүхдүүдийн зургаар хийсэн дуу байна. Хүслийн цэнхэр тэнгэртэй хүний дэлхий инээж байна. Хүүхэд бүхэн ширээн дээр зураг бүхэн нартай байна. Тэг яасан юу Бүрийн юу гэдгийг мартчихлаа. Чи өстө гоё дуулах юм аа. Харин тий чи ихтэй наад дугаа гүйц сурахгүй? Харин тийм ээ би дөрөв яг бүгдийг сурсан юм аа. Тэгээ яг дахиад дуулах гэсэн чинь мартчихлаа. Чи надаа зааж өгч болох уу? За хоёлоо би чамд дараа зааж өгье заяа. За баярлалаа. Гоё дуулдээ. Би ер нь угаасаа төрөлхийн юм авьяастай л да. Хөөе, Маргатай чи ширээн дээр юу тавьчихсан бэ? Бит хоёрт юм заах гэж байгаа юм уу? Өгч байгаа юм уу? Яах гэж байгаа? Энэ үү? Бит хоёрын мэдлэгийг дахиад дээшлүүлэх юм уу? Энэ үү? Тий. Энэ бол дэлхийн газрын дэлхийн зураг. Дэлхийн зураг аа. Манай дэлхийж бараг бөмбөрцөгтэй адилхан болохоор энийг нэг талаас нь л авсан юм. Гэтэ энэ бол хиймэл зураг. Тэгээд наа чи баахан цэнхэр өнгөтэй юм байна штэ. Энэ цэнхэр өнгүүд нь болохоор далай гэдэг баггүй юу? Далай? Тийм. Далай гэж ерөнхийдөө юу вэ? Далай гэдэг чинь одоо таны уудаг ус байдаг үстэй. За. Тэгэхээр далай чинь цэнхэр өнгөтэй юм уу? Тийм. Бараг зарим нь ус гэдэг баггүй юу энийг бол. Хөөе. Ус ч өнгөхгүй байдаг үстэй. Ус ч өнгөтэй. Холоос харахад бол цэнхэр, ойртой тарахад бол өнгөхгүй байдаг баггүй юу? За. Тэгвэл одооноос усыг цэнхэр өнгөтэйгээ бодчих тий. Гэтэ би тэрийг сайн мэдэхгүй шүү дээ. Энэ ногоон байгааз. За. Эднэр бол газар гэсэн үг. Тий. Газар чинь шороо чинь өөр байдаг үстэй, бор байдаг үстэй. Уулас. Бас холоос харагдахаараа ногоо харагддаг юм болов? Тий. Дэлхийчийн бүр хэлбэртэй ахгүй юу? Бөөрөн хий. Тэгвэл бид нар яагаад унахгүй амьдраад байгаа? Харин тий. Үгүй энэ чинь бөөрийн хий мөртлөө газар нь тэгшин байдаг байхгүй юу? Бөөрөн хий гэхлээр чи бид нар чинь тогтохгүй тэгээд унаал ах юм биш үү? Үгүй. Чи бид тэрийг юу ч мэдгүйгээ худлаа яриад байгаа юм уу? Тэгжин. Маргатай чи өстө өөдгөө маа. Хүмүүс чи жижиг шүү дээ. Дэлхий хүмүүс энэ дээр байхгүй л байгаа мөртлөө жижигхэн болохоор харагдахгүй л ахгүй юу? Юурээс ойлгохгүй байна. Би ч гэсэн ойлгохгүй байна. Чи тэгвэл чи мэддэг хүнээс нь асуугаад өгөөч. Би тэр мэддэг хүний сайн мэдэхгүй л дээ. Та хоёр мэдэх юм уу? Бид хоёрч мэдгүй л дээ. Гүй чамайг мэддэг хүнээсээ найзаас асуугаад өг гээд ах ойлгохгүй байгаа мó? Би тэр хүнийг яаж мэдхий? Маргатай. Чи анх бит хоёрт өөрөө юм заадаг байсан болвол одоо бит хоёрт хамт суралцж шít. Энэ гайхамшиг шүү. Би мэдэхгүй байсан одоо мэдэж авч байна. Чамд ямар санагдаж байна? Надад гоё санагдаж байна. Бид хоёр чамаас зөндөө юм сурсан. Чи ч гэсэн юм сураад өстой гоё агаах та бид хоёр талав гоё агаа. Тэгвэл эхлээд чи бит хоёрын багш байсан бол одоо гуруулаа хамтдаа сурагч боллоо штэ. Тийм шүү. Эндээс ч гэсэн зөндөө олон хүүхдүүд суралцсан байх та тийм ээ бөөрөө. Харин тийм ээ. Бас над шиг мэддгүү бас ийм сахилахгүй гараад байдаг байхаа. Тэр найзууд маань ерөн сайн юм сурах хэрэгтэй байхаа тийм мөрөө. Тийм баха. Над шиг ч гэсэн юу ч мэдлэггүй хүүхдүүд зөндөө юм сурсан баха. Гэхдээ та хоёр шиг ярьдаг тугуул дэлхий дээр байгаа мó? Үгүй Монголд байхгүй байхаа. Бид хоёр чи ер нь орчлон дээр хойлохнаа л гэж боддог шүү дээ. Сайн ярьж чаддаг. Өөрөө гэхдээ зөндөө олон улс байгаа шүү дээ. Зөндөө олон улсаас ярьдаг тугалнууд байж магадгүй шүү дээ. Тэгвэл бас өөр улсад байдаг тугалнууд бас өөр хэлээр ярина гэсэн үг үү? Гэтэ тэндэр чи ямар ичид ашиглаж байгаа юм уу? За бас тийм ээ тий. Хүй, Маргатай. Гуруула одоо гоё шин содон гоё хөгжилтэй зүйл үзэл та. Өөр юм үзэл та төхөө Маргатай. За тэгээ. За тэгээ. Yes, тийм ээ. Одоо өөр юм үзэх гэж байна. Далай гэдэг нь дэлхийн усан мандлын үндсэн хэсэг болох ихээхэн хэмжээний өндөр давсжилттай ус юм. Ойролцоогоор дэлхийн гадаргуугийн 71% буюу 361 км2 талбайг эзэлдэг. Энэхүү тасралтгүй үргэлжилсэн ус буюу далайг хэд хэдэн далай мөн жижиг тэнгисүүдэд хуваадаг байна. Далайн талаас илүү хувь нь 3000 м-ээс илүү гүнтэй байдаг юм байна.
Дэлхийн далай нь Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Өмнөд мөсөн ба Умард мөсөн гэсэн далайнуудад хуваагддаг байна. Номхон далай бай Атлантын далайг экваторын бүсээр хойд ба өмнөд гэж хуваадаг. Далайн жижигвтер хэсгийг тэнгис, булан, тохой гэх мэтээр нэрлэдэг. Их газар дээр далайтай холбогдоогүй давсжилттай жижиг хэмжээний усны биетүүд байх ба үүнийг тэнгис нуур гэж нэрлэдэг. Жишээлх юм бол арал тэнгис, их давс нуур гэх зэрэг. Эдгээрийн зармийг тэнгис гэж нэрлэдэг боловч үнэндээ давс нуур юм а. Тэнгэрийн хөх хөнг далайн усанд туснаас далай цэнхэр өнгөтэй харагддаг гэж хүмүүс боддог байлаа. Ус нь цайвар цэнхэр өнгөтэй боловч их хэмжээний ус байгаа тохиолдолд уг цэнхэр өнгийг харах боломжтой байдаг юм байна. Тэнгэрийн өнгө усны өнгөнд нөлөөлөх боловч гол шалтгаан нь биш юм. Гол шалтгаан нь юу вэ гэхээр усны молекул нарны гэрлийн улаан фотоныг шингээдэгтэй холбоотой юм байна. Далайд бидний мэдэхгүй олон амьтад байдаг. Эдгээрээс хамгийн сонирхолтой амьтдын талаар мэдээлэл хүргэе. Далайн амьдрал сонин содон зүйлээр илбэг байдаг. Далайн гүнд гайхалтай сайхан амьтдыг харахаас гадна аимшигтай амьтдтай ч нүүр тулна. Гэхдээ энэ амьтдыг бид нар өөрсдөө хизээж харж чадахгүй. Мэргэжлийн усан чумбагчид л илрүүлэх боломжтой байдаг юм байна. Ингээд далайн гүнд амьдрах хамгийн аимшигтай, хамгийн өвөрмөц амьтдтай танилццгаая. Далайн чөтгөр. Энэ бол далайн гүнд амьдрах хамгийн аимшигтай, хамгийн эртний амьтдын нэг. Тэр далайн бусад амьтдаар хоолдог учраас зэрлэг амьтны тоонд багтдаг. Далайн чөтгөр гэх энэ амьтан нь 18-аас 550 метрийн гүнд эсэрхэг эсвэл шаварлаг хэсгээр амьдарч заримдаа тэндээ шигддэг. Номхон далайн хаульёд. Далайн гүнд номхон далайн хаульёд гэх аимшигтай загс амьдардаг байна. Уг хурц шүтэд загс нь 4000-аас 5000 метрийн гүнд амьдрах бөгөөд өөрөөсөө хэмжээгээр жижиг загас хавч сам орхой гэх зэргээр хоолдог. Хаульёд нь 30 см-ийн урттай далайн гүнд амьдардаг томоохон загсны төрөлд багтдаг юм байна. Өнгөлн далдлагч. Анх харахад хорхойд чоргүй мэт санагдавч үнэн хэрэгтээ далайн гүнд амьдрах зэрлэг махчдын нэг. Тэд нэгэн секундын дотор олзоо барьж иддэг. Түүний гадаад төрх нь чулуу шүр мэт харагддаг учраас загснууд анзаардаггүй байна. Ан хийж байх үед энэхүү загсны ям 12 дахин томрох боломжтой. Үүнээс гадна тэд далайн гүнээр алхаж чаддаг нь ан хийхэд давуу тал нь болдог гэж шүү. Дараагийн амьтан цэнхэр сахиусан тэнгэр. Далайн гүнд байрлах хамгийн үзэсгэлэнтэй амьтдын нэг бол цэнхэр сахиусан тэнгэр юм. Тэр хамгийн ихтэй 40 мм-ийн урттай. Уг цэнхэр сахиусан тэнгэр нь гадаад өнгө үзэмжээрээ бусдаас ялгарх бөгөөд ихэнхдээ усны дээгүүр хөвж усны бөмбөлгийг залхилж амьдардаг амьт юм байна. Атолла далайн замхаг. Атолла далайн замхаг нь далайн гүнд амьдрах үзэсгэлэнтэй өвөрмөц амьтдын нэг бөгөөд тэр ихэнхдээ нарны гэрэл тусдаггүй газар амьдардаг. Учир нь энэхүү далайн замхаг өөрөөсөө гэрэл цацруулдаг болохоор энэ аргаар тэр олзоо өөртөө татаж хоолоо олдог юм байна. Далайн морь. Энэ амьтан нь хятад лууны жижигрүүлсэн хувилбартай ижил бөгөөд ус багтай шүрэн арал дээр амьдардаг. Гадаад төрх нь дайснаасаа нуугдах гайхалтай нуун далдлалт болдог давуу талтайч их усанд хурдан хөдлөхт нь саад учруулдаг байна. Түүний хөдөлгөөнийг ердөөл нуруу болон цээжин дээр байх хоёр сэрвэл хариуцна. Үүнээс гадна эдгээр амьтад маш романтик. Эмэгтэй нь төрсөө шахсны дараа эрэгтэй нь үргэлжлүүлэн дардаг бөгөөд тэд өглөө бүр хайрын бүжиг хийдэг. Фламингогийн хэл. Энэхүү далайн амьтад нь өөрийн өвөрмөд тод өнгөөрөө уг жагсаалтанд багтсан юм. Түүний гадна тал нь тод өнгийн нөмрөгтэй бөгөөд энэхүү нөмрөг нь уг амьтныг гадны хортой нөлөөнөөс хамгаалдаг. Өнөөдөр ч гэсэн сонирхолтой юмнууд үзлээ дээ тий бөөрөө. Харин тийм ээ. Маргад ч гэсэн юм сураад, хойлоо ч гэсэн зөндөө хэм сурж авлаа да тий. Өдөр их тусмал бүр хөвгөлтэй гоё. Бүр үнэхээр таалагдчих шүү. Өнөөдрийн шүлэг Ж даш дондгийн санд руу хүн. Сандаг гуай шиг санд руу хүн орчлон дээр олон болов утасны хонх дуугар магц ухас хийж аваад чагнахдаа би чинь хинсэн билээ гэж бичээчээсээ асуудаг юм. Сандаг гуай шиг санд руу хүн орчлон дээр олон болов өөрөө тэргээ барьцгаад өмнөө яваа хүмүүсийг алив хаашаа дийд гэж хамаараа чагнаалдаж явдаг юм. Сандаг гуай шиг санд руу хүн орчлон дээр олон болов
цаг нохой мөр холон ороо нэг гих амьдардаг байжээ. Эзэн яг гэжлэн ханддаг байв. Нохоо эзнийхээ эд баялыг хангааж өдөр болгон нойр хоолгүй зүтгэдэг байв. Эзэн хараад алтан мөсгтэй үнэмлэх өгжээ. Мөр мяу ажлаас гуруулаа хичээж байхад ганцхан нохойг л шагнах юм. Хөөе. Мөн холгоноо чи очиад алтан мөсгтэй үнэмлэхийг хулгайлаад аваад ир. Нохой мэдэл уурнда мөр мяу хэрвээ чи тэр алтан мөсгтэй үнэмлэхийг авчрахгүй бол би бүх юмсаа шитгэж байгаад майж шүү. Мөрөч таяаж юм. Гэт хулганы гарахгүйч алтан мөсгтэй үнэмлэхийг мууранд өгжээ. Мөр чи ингэж шагнуул гэт урчхав. Мөр хөөе чи хинт чилж алгүй шүү. Гэт яваад өгч гин. Нохоос иртэл алтан мөсгтэй үнэмлэх нь байхгүй байлаа. Хайсан ч байхгүй байлаа. Нохой сандран хулганлаа очжээ. Хулган миний алтан мөсгтэй үнэмлэх хаан байна гэтэл би мэдхгүй. Хөргийн хулганд дисэж чадлаггүй. Мөрийг чаваад ир гэсэн мэ. Бүгдийг мэдсэн нохой мөр дээр очжээ. Хав! Миний алтан мөсгтэй үнэмлэх хаан байна. Яа. Чичин лөөрөө сүрхий өнөртөг гэдэг. Өөрөө л өнөртөд болохгүй юу? Яа. Гэт нохойны дургуун хурж нохой мөрийг гөөж мөр нь хулганыг хавлаа гэж хөөж тэр цагаас хойш тэр гурав нэгнийгээ үзгээ байсан юм шүү хүүхдүүдээ. Намайг Бөөрө гэдэг. Намайг Мөрө гэдэг. Бид хоёрын хин өөрхөн байна. Мөрө. Баярлаа. За, хоёроо түр хүлээж аваарай. Энэ шинийг юм анхаарч. За, тэгэхээр Амина энэ одоо ширээн дээр юу байгаа лээ? Ийм цов байгаа. Тэгээд ханцуу ийм амьснууд байгаа. За, тэгэхээр энэ юу лээ? Одоо энийг өстэй мэдгүй юм байна. Эсгүүр гэдэг. Эсгүүр гэж юу лээ? Нөгөө энэгээр нь нөгөө цамц хийгээд идэг үү? Тэгвэл энэ юу яа? Энэ палаж идэг юм уу да? Тийм. Вау. Тэгэхээр өнөөдөр хоёлаа одоо цов оих уу? Цов ойн? Тэгэхээр одоо яаж явах вэ? Ямар тач ингэж зүүндээ уцаас өвлчөөд зөндөө ингэж хатгачаад Тэгвэл хоёлаа оих уу? уяаг нь уйдтий. Оих уу? Ой. Амина юм ойдог гэсэн юм чин Аминагаас би нэг юм гуйж болох уу? Болно. Амина чи надаа гоё талааж оёод өгөөч. За. Манай Мөрө анх хотод ирэл ганцхан дээлтэй. Цайны ганцхан дээлтэй. Тэгэл ерөөс ямар ч хувцас олж өмсдөгөө. Тэгээ чи манай Мөрөд нэг хувцаяад өгчөөрөө за. За. Баярлаа. Чи их өөрөө гоё палаажтай юм Амина. Хөөе. Палаажа. Энэ өмссөн байгаа нь палааж гэдэг юм уу? Би бүр гайхаад байдаг байсан шүү дээ. Октод нэг сонио урт нэмнэ өмсөөл яваад идэг гээд. Нэмнэ гэдэг чи одоо өхрийн юу юм бэ? Нэг юм л байдаг шүү дээ. Энэ чинь палааж гэдэг байхгүй юу? Палааж гэдэг штэ Бөөрө. Одооноос мэдэж аваарай. За. За.
Нялцсан юм огтуд та нар. Тэр хоёлаа энийг ойхоо ихлүүлэх үү? Өөх ямар гоё өнгөтэй юм бэ наадах чи Амина. Ойдог юм ийм эсгүүр байд юм бэ шүү. За тэгэхээр энийг хаан зарж ирээ? Ээж минь надад авчирж өгсөн. Тэгэхээр чи хаан зарж мэдэхгүй мэн те? За түүхийн Энтэйгээ адилхан бас эсгүүр. Бас эсгүүр юм байна. Гэтэ энэ палач гэдэг үстэй. Би ихтэй сайн мэдгүй л дээ. Гэтэ мэддэг. Вау. Цовыг ойхолно. За илүү зүүцээ гарах. Өнөөдөр гоё яхан дээ те. Тэр хоёул ямар гоё ойх уу? Цагаанаар ойхоор илүү тодорхой гардаг. Чи өөрөө гараар ойх уу? Гараар ойдог. Гэрмэштэй одоо гараараа л ойх бах та тий. Вау. Энэ юу вэ? Эсвэр нэгэ дагуу ингэж зурдаг юм байгаа. Вау. Ийм харж яваарай. Ийм байд юм биш. За тэгэхээр хоёлаа ямар хуу хэмжээний утас авах уу? Энд бэлэн гаргацсан байгаа. За. Хайж өгөхгүй юм те. Би хүү. За тийш. За. Яг адилхан байвал нөгөө нэг үзүүрийн уяхад хэцүү. Тийм. Ягаад? Яг адилхан бийж ичл үзүүрийн уяхад амарч шүү. Тэ харин өөр байхтан л би уйдсан. За тэгвэл чи ууч. Зүгээр ингэж байлгах юм уу? Энэ нь доош олохгүй бод ингэж салаад зүүн ингэж өөрөө ингэж нүхээрээ за гарна. За ингэ болох уу? Болно. Хоёлоо тийхлээд хаанаас ойх уу? Эндээсээ л ихлүүлээд ой чи. Одоо эндээс ихлүүлээд энэ хөтлөө. Тэнийг дотроос нь ойд юм. Гаднаас нь хаяад дотор талын жоохон юм болгоод болно бас. Дотроос нь ойх нь арай муугүй биш үү? Болоо. Би энэндээс ойдсан ийм баахан хэсэгтэй болохоор жоохон ийм хэсэгтэй болгож нэг ойж үз гэсэн. Тэгвэл ямар хуу харагдах нь уу? Муухай харагдах нь уу? Гоё харагдах нь уу гэлүү? Тийм. Ингээ барьчих. Гэт барьчих. Хайр болол шүү. Яагаад? Нөгөө нэг цай гараад нөгөө нэг хувцсан ингэж нүхээр нь харагдаад иtti. Чи тэгэхээр ингэж ойж хэдэн настайгаас ингэж ойж ийн ёроо? 7 настайгаас. Тэгвэл чи одоо хэдэн настай юм? 8. Баах. Чи тэгвэл 7 наснаас гэдэг чи. Бүр эрт ойжээ. Тэгтээ чи энэ зураг туртай юу? Дуртай. Тэрийг зурснаа л юу оёод идэм ээ тий. Чи рүү ихэвчлэн ямар зургийн тал дээр зурах тухтай вэ? Пони мэрм хувцтай хүн гэлөө.
Тийм үү? За болчлоо. За. Хач. Хоёр талын хоёулын гинэгц. Энэ гоёс юм уу? Ойцоо. Ойцоо. Ингэж уут юм. За гойлж шүү те. Ханцаа жоо уртцсан байна. Доогоороо ийм байх юм уу? Доогоороо одоо ийм байх юм уу? Ингүүл арай гоё юм байна шүү дээ. За тэгэхээр хоёулаа Барбиний ч тухай ярих уу? За чи хэддүгээр сургуулийн хэддүгээр ангид бэдэ? 65 дугаар сургуулийн 2 ангид сурдаг. Танай анги руу хэдэн хүүхэдтэй вэ? 21. Тэгвэл чи хэдэн найзтай вэ? 5 найзтай. 5 найз. Тэгвэл тэр дээр чи нэрийг хингээд вэ? Нэг нь Цацрал гэдэг. Тийм үү. Нөгөөх нь гэдэг байлээ. Жаха санахгүй байна тий? Хонгор зул. Ваа, тэгвэл хоёулаа дуудуулах уу? Чи дуу мэдгүй. Арай мэдгүй байгаа. Тэгвэл шүлэг дуу уншаад өгчих үү? За. Бян төрөвэ хөх махан тэнгэрийг эзэнхэн төрлөө. Уншаарай. Бян төрөвэ хөх махан тэнгэрийг эзэнхэн төрлөө. Би өмсгөн сарнаа айлах. Алсын алс тойрогт холын хоёр одны тохиог бицэнчлөөнд хоёр нүдний үзүүрт зинхэрлэгт дээдэртэд хөх манхан тэнгэрийг эзэнхэн төрлөө. Би цаас цагаан уулыг эзэнхэн төрлөө. Би цанх хөрөг савсаж хоёлаа хамт унших уу? Тэгээ. За. Юу гэсэн блэ? Би хаан төрөвэй гэсэн блүү? Би хаан төрөвэй хөх манхан тэнгэрийг эзэнхэн төрлөө. Би хөмсгөн сарнаа аялах алсын алс тойрогт холын хоёр одны тохиох бочончлөөнд хоёр нүдний үзүүрт цэхэрлэгт дээдэртэд хөх манхан тэнгэрийг эзэнхэн төрлөө. Би цаас цагаан уулыг эзэнхэн төрлөө. Би цанх хүрэх савсаж үүлс орой хоригл цасан ширхэг зарцаж мус болон халилт царгаа хүйтэн өвл салгийн бомгошсон цаас цагаан уулыг эзэнхэн төрлөө. Би чи үдүүлээ. Мөрөн голын усыг эзэнхэн төрлөө. Би мөнгөн сарын Үүлээ мөнгөн сарны шүү. Толиорон хөвгөх толгойд миний өвөг дээдлийн морин төрөө наалцсан мөнийн тэн шорог ариун усаараа угаасан мөрөн голын усыг эзэнхэн төрлөө. Би за өнөр ялдан майгангийг эзэнхэн төрлөө. Би үр шөнийн завсарт шүүдэр буух навчинд үлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд үлгүй цагаан уул цэцгэнд өнөр ялдан майгангийг эзэнхэн төрлөө. Би юу наач үлгийч хийдүүлээ 3 илүү 2 дугаар ангидаа чийдэлчихсэн байна. Тийм үү? Гэтэ хоёулаа сая түрүү нэгээс явж байгаад гинт 3 руу орчоод 4 руу явчихгүй юу? Нэрээ чи одоо хэрдүгээр ангилээ? 2 дугаар ангид төгсөж байгаа. Тэгвэл 9 сарын 1-нд ерөн 3 дугаар ангид орох юм байна тий? Тий. Чи тэгээд тэр сургуультай л явах уу? Алаа. За, тэгэхээр хоёулаа одоо чиний ойсон юмэг одоо хүмүүст харуулъя. За, ийм гоё мойсон бэ. Энэ хэмжээ. Энэ одоо гарна бүтэг одоо энэ палажиг одоо чи өөр ойсон тий? Тий. Тэгээд ингэж нь хийж байгаа болно. Ингэж гоё уулгаж өгч байгаа юм бэ тий улам.
Яасан гоё юм. Өнөөдрийн чичноор манай Амин намын нэрлээ. Баяртай. Thank you.